нөгөө шүүхийн маргаан ерөөсөө шийдэгдэггүй хөрөнгө оруулалт хийчээд одоо тухайн одоо хамтрагчтайгаа одоо тохиролцож чадхаа болоод гарах гэхээр гарч болдог. Нөгөө одоо лицензээ зарах гэхээр нөгөө нэг хувьцаа лиценз шилжүүлж байгаа татвар нь маш өндөр болцсон гэдэг ингээд маш олон бас тийм кейсүүд бас байгаад байгаа. Тэгэхээр ер нь ингээд нөгөө дээр нь болохоор дэдвүцийн одоо хангамж муу. Жишээ нь одоо төр хувийн эмчлийн одоо жишээ нь нөгөө pure public good, private good гэдэг ингээд ярихаар одоо жишээ нь цэвэр нөгөө нэг одоо хэрэглээг нь хязгаарлах боломжгүй одоо үйлчлэгээ биш одоо чинь батлан хамгаалагч тийм үү те тэрнээс бусдыг бол одоо бусдыг бүгдийг одоо хувийн болон төрийн бус байгууллагууд одоо хийх болцоотой гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор ингээд одоо сургалт интерч одоо бас төр явуулж болох юм шиг ингээд бас ингээд гэрээгээр өгч болно. Гэхдээ төр бас өөрөө хийж болох юм шиг ингээд тийм хоёрдмол бас заалтууд байгаад байна л да. Тэгэхээр энэ юмнуудыг бас бид нар дараагийн шатанд бас ингээд оролцоод явъя дэмжиж байгаа. Баярлалаа.